That government of the people, by the people, for the people. Да здравствует мир между народами. Урд минь Монголын уудам хад, хойно минь Монголын хүчрхэг их мордчлог байваа. Тэгэхээр яг энэ цаг мөчид бол Исламын бүгд найрамдах Иран улсад томоохон хэмжээний бослого үүмэн бол одоо газар аваад байна. Яг нь Венесуэл улсын одоо мэдээний улмаас бол энэ асуудал сая нэг хэсэгтээ бол дэлхийн анхаарлын одоо төвөөс бол бага зэрэг шахагдаж байсан ч одоо эргээд бол хүчийг аваад байгаа юм. За энэхүү Иранд болж байгаа бослого үүмэн нь бол 2025 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Ираны нийслэл Тегеран хотод барилах Grand Bazaar хэмээх нэртэй захаас бол анх эхэлсэн юм. За энэ бослогын анхны одоо үүссэн тэр зорилго нь бол улс төрийн ямар ч шалтгаангүй бөгөөд цэвэр бол одоо ард түмний энэ аж амьдрал үнийн өсөлт одоо инфляц Ираны одоо үндэсний мөнгөн тэмдэгтний ханшийн сулрал зэрэг иймэрхүү шалтгаануудаас болж энэ бослого бол анх эхэлсэн. За ингээд одоо 12 дугаар сарын 28-нд эхэлсэн бослого бол өнөөдрийг хүртэл бол дуусаагүй. За харин улам бүр өргөжөж одоо Ираны баруун болон өмнө зүгийн нутгуудаар бараг дийлэнх одоо баруун өмнө зүгийн мужуудаар бол тэр чигтээ бослого өмнө дэгдэж бослого нь бол одоо илүү анхандаа тэгж үнийн өсөлтийн эсрэгийн бослого байсан бол өнөөдөр илүү улс төрийн тэм шин чанартай агуулгатай болж хувираад байна. За өнгөрсөн оны 11-р сараас эхлэн Ираны үндэсний мөнгөн дэвсгэрт болох Ираны Рияд бол огцон унаж богино хугацаанд бол маш хүчтэй суларсан юм зүйл болсон. Мөнгөний ханш унссны улмаас бол Иран даяар гурил будаа, мах зэрэг, өргөн хэрэглээний барааны үн, мөн шатхуун ба тээврийн зардал, эм зэрэг бараануудын үн бол огцон өссөн. Ингэж инфляц өсснөөр бол уг эдийн засгийн тогтворгүй байдал нь шууд л одоо иргэдийн аж амьдралд маш богино хугацаанд бол хүчтэй нөлөө үзүүлж эхэлсэн. Иймээс жижиглэнгийн бизнес эрхлэгчид болон бөөний захын худалдаачид, ачаа тээвэр ба логистикийн салбарын ажилчид анхны эсэргүүцлийн очийг бол асааж нийслэл хотод бол эсэргүүцлийн хөдөлгөөн зардалснаар Тегеран даяар захууд хаагдаж ажил хоёртууд бол газар авч эхэлсэн байдаг. Яг энэ үед бол одоо Ираны уг жагсаалт яг ямар нэгэн улс төрийн ураа байгаагүй. Харин цэвэр ард иргэд одоо улс орны эдийн засгийн хямралыг бол зогсоож арга хэмжээг бол одоо даруй авахыг шаардсан ийм шахалтын чанартай жагсаал байсан. Гэтэл засгийн газрын зүгээс одоо уг жагсаалын хариуд цагдаа болон аюулгүй байдлын хүчнийхнийг илгээсэн нь бол гав дээр тос нэмсэн үйл явдал болж хувирсан. Үүнээс нь болоод иргэд засгийн газар бодит асуудлыг бол шийдэхийг хүсэхгүй байна. Иргэдийг харин дарамтлаж байна хэмээн одоо ингэж үзснээр уг эсэргүүцэл нь бол улам бүр цар хүрээгээ тэвэж гудамжны жагсаал болон хувирсан. Ингэснээр залуус болон ажилгүй иргэд мөн нийгмийн дунд давхаргын иргэд оюутнууд гээд олноороо энэхүү жагсаалд нэгдэж үнэ бууруул гэх ураа нь бол авилгал ба хариуцлага хэмээх ураагаар солигдож харин өнөөдөр яг энэ цаг мөчид бол тэдний зорилго нь Ираны дэглэмийг өөрчлөх ураатай болж ингэж асар богино хугацаанд жагсаалын зорилго бол 3 удаа солигдож улам бүр одоо хүндэрч өөрчлөгдөд байгаа юм а. Та бүхэндээ манай хамтран ажиллагч байгууллага авторгын хууль зүйн товчоогоо танилцуулж байна. Хэрвээ танд болон таны аж ахуйн нэгжид ямар нэгэн байдлаар хууль эрх зүйн зөвлөмж туслалцаа хэрэг болвол авторганд хандаарай. Та бүхэн энэ зураг дээрээс Иранд бослого болж буй бүс нутгуудыг бол улаан цэгээр тэмдэглэснийг яг харж байна. Нийслэл Тегеран хот болон баруун зүгийн мужууд мөн өмнө зүгийн мужуудад нөхцөл байдал нэлээд ширүүн болж хувираад байгаа юм. Маш олон том хотуудад эсэргүүцлийн жагсаал дэгдэж эмх замбраагүй байдал үүсээд байгаа учраас иргэд болон хууль сахиулагчдын дунд бол мөргөлдөөн үүсэж одоогийн байдлаар яг Баттай мэдээллээр бол нийт 36 хүн амиа алдсан гэх ийм мэдээлэл гарав. Иранд бослого дэгдэж буюу иргэд ерөнхийдөө бол 1979 онд Исламын хувьсгалаар бий болсон шашин төвд Ираны засаглалын системийг бол эсэргүүцэж улсын дэд удирдагчийн албан тушаалыг байхгүй болгохыг шаардаж байгаа бол зарим хэсэг нь харин Исламын хувьсгалаас өмнөх он жилүүдэд одоо Ираныг удирдах байсан тэрхүү шейхын засаглалыг одоо дахин тогтоох ийм зорилготой байгаа харагдсан. Мөн өнгөрсөн мягмар гаригаас эхлээд Иран даяар бол ихтэй сургуулийн оюутны холбоодууд бол тэр чигтээ уг жагсаалд бол нэгдэж шашны дэглэмийг эсэргүүцсэн урайл оолсонгууд бол газар авч эхлээд байна. Иран улсад хамгийн сүүлд 2022 онд бол цагдаагийнханд алуулсан Махса Аминигийн үхлээс үүдсэн ийм томоохон хэмжээний бослого болж байсан. Тэгвэл одоо энэ удаагийн өнөөдөр болоод буй бослого нь 2022 оноос хойш тохиолсон хамгийн том бослого болж бол
таарч байна. За гэхдээ яг албаны хүмүүсийн зүгээс үзэж байгаагаар бол яг одоогоор болоод буй бослого нь за Макс Аминыгийн үхлээс үүдэлтэй 2022 онд болж байсан бослоготой бол одоо ижил хэмжээний тийм өргөн далаацтай төвшөнд бол арай хүрч амжаагүй байна гэж бол олон улсын хэвлэлүүдээр бол гарч байгаа юм а. Тэгвэл Иранд үүсэт буй дээрх үйл явдалтай холбоотойгоор Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын зүгээс за жагсагчдыг одоо хүнөөхгүй байхыг тэрээр Ираны эрх баригчдад анхааруулж за хэрвээ жагсаал хийж буй иргэдийн амь насанд хавтсаар байвал Америкийн нэгдсэн улс тэдгээр иргэдийг аврахын тулд Иранд цэргийн ажиллагаа явуулна хэмээх одоо утгатай хатуухан мэдээллийг бол хийсэн. За тэрээр бол яг хэлэхдээ за бид Иранд довтлоход бүрэн бэлэн байна. Дайралтанд одоо гарахад бэлэн байна гэж бол сэтгүүлчдэд маш тодорхой товч хариулт өгсөн. За Трампын энэхүү мэдээллийн хариуд Ираны дээд удирдагч Аятолла Хаменегийн зүгээс за амаа мэдэж болгоомжтой дуугараарай. За учир нь Америкийн нэгдсэн улсын оролцоо нь ойрох дорнд даяар бол тогтворгүй байдал үүсгэх юм өндөр эрсдэлтэй хэмээн мэдэгдсэн. За та бүхэн хэрвээ одоо санаж байгаа бол өнгөрсөн оны 6 дугаар сард Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын тушаалаар Ираны цөмийн хөтөлбөртэй холбоотой байгууламжуудад Америкийн нэгдсэн улсын нисэх хүчин за хязгаарлагдмал хүрээнд цохилт өгч байсан. За Америкийн нэгдсэн улсын цохилтын улмаас Ираны газар доорх ураны баяжуулалт хийдэг за Фордо гэх байгууламж за мөн уран баяжуулах төв болох Натанс за эдгээрээс гадна цөмийн дэд бүтэцтэй холбоотой бусад дагалдах байгууламжуудад бол томоохон цохилт өгсөн. За Америкийн нэгдсэн улсын зүгээс тайлбарлахдаа бол Иран улсад хэрэг тухайн үед цохилт өгөөгүй бол Иранчууд цөмийн зэвсэг бүтээхэд маш ойрхон болж ирээд байсан. За харин энэхүү цохилтыг өгснөөр Ираны цөмийн хөтөлбөрийг бол нэлээд хэдэн жилээр бол ухрааж уран баяжуулах чадварыг нь ноцтой гэмтээсэн гэж бол мэдээлэл хийсэн. За үүний хариуд мэдээч хэрэг Ираны талаас Америкийн нэгдсэн улсын цохилт нь яг бодит хохирол бол маш бага учруулсан гэж бол мэдээлэл хийсэн. За улмаар одоо уг цохилтын хариуд Ираны зүгээс одоо Катарт байрлах Америкийн нэгдсэн улсын цэргийн баазад хариу болгож одоо бас пуужингийн довтлогоо хийж байсан ийм одоо зүйлс бол ботсон. За тэгвэл ерөнхийдөө Иран болон Америкийн нэгдсэн улс хоёр яагаад ингэж өөр хоорондоо ийм муу харилцаатай байдیں۔ За яагаад Иранчууд Америкийн нэгдсэн улс болон Израиль улсуудад бол одоо ингэж дургу байдیں۔ За ийм болохоор одоо Путинтэй түншилдэг юм уу гэх мэтэр одоо олон асуултууд бол гарч ирж байгаа. За эдгээр асуултуудад яг үнэн бодтой мэдээлэл одоо хүргэх нь чухал. За үүний тулд одоо яг уг үндсээр нь бол тайлбарлах ёстой болж таардаг. За Америкийн нэгдсэн улс Ирангийн хоёр орны зөрчил бол нийт эртнээс эхэлдэг. За хамгийн анх 1953 онд Иран улсад бол ардчилсан сонгуулиар сонгогдсон ерөнхий сайд за Мухаммед Мосаддикийг бол Америкийн нэгдсэн улс болон Британи зэрэг улсууд бол хамтран одоо хувилдснаар бол түлхэж унгааж байсан. За учир нь Мухаммед Мосаддик бол одоо Ираны газрын тосны салбарт бол Америкийн нэгдсэн улс болон Британы монопол байдлыг бол үгүй хийж за өөр одоо 3 дахьч болон 2 дахьч ертөнцийн улсуудын хөрөнгө оруулалтыг бол татаж оруулах буюу одоо эдийн засгийн их үүсвэр улс оронд байгаа гадны улсуудын нөлөөллийг бол тэнцвэржүүлэх ийм бодлого баримталсан нь за Америкийн нэгдсэн улсын эрх ашигт бол ноцтой аюул учруулж эхэлсэн гэж үздэг. За иймээс ерөнхий сайдыг түлхэн унгаж за түүний оронд барууны талыг баримтлагч эзэн хаан буюу одоо Шейх Мухаммед Реза Пахлавид бол төрийн бүх эрх мэдлийг бол өгсөн. За гэтэл тухайн үед Ираны ард иргэд нь бол мэдээж огцорсон ерөнхий сайдтай бол маш сайн байсан. За үнэхээр ч сайн байсан болохоор тэрээр бол ардчилсан сонгуулиар бол сонгогдчихсэн юм. За иймээс Ираны ард иргэд ерөнхийдөө нийтлэхээр за Америкийн нэгдсэн улс нь Ираны тусгаар тогтнолыг бол үл ойшоож за барууны ашиг сонирхлыг бол хүчээр тулгасан гэх одоо ийм түүхэн гомдол бол хоригдлогдож эхэлсэн байдаг. За улмаар 1979 онд Иран улсад бол одоо исламын хувьсгал дэгдснээр Америкийн нэгдсэн улсын талыг баримталдаг хаант засаг нуран унаж оронд нь шашин төвтэй дэглэм бол тогтсон. За Иран улс нь исламын бүгд найрамдах Иран улс болж өөрчлөгдсөний дараагаар Ираны хувьсгалын удирдагч Рухолла Хаменей за Америкийн нэгдсэн улс болон Израиль улсуудыг сатаны улсууд буюу их болон бага сатанууд гэж бол одоо шууд зарлаж байсан. За улмаар Ираны хувьсгалчид Иран дахь Америкийн нэгдсэн улсын элчин сайдын яамыг дайран эзэлж тэнд байсан 52 Америкийн иргэнийг бүхэл бүтэн 444 хоногийн турш барьцаалсан ийм үйл явдал болсон. За уг явдал нь Америкийн нэгдсэн улсын хувьд хизээч үл мартагдах асар том доромжлол болж туссан байдаг. За гэхдээ хоёр орны зөрчил бас ингэж дуусаагүй. За хожим Америкийн нэгдсэн улсын одоо цэргийнхэнд баригдаж цаазаар авахулсан.
За Иракийн удирдагч буюу одоо дарангуулагч гэж ярьдаг Саддам Хусейн бол одоо 1980 онд Ираны газрын тосны одоо ордын бүс нутгийг эзлэхээр за гинтийн дайралтыг одоо Ираны эсрэг хийсэн байдаг. За тухайн үед Иракта байртаж байсан Иран улс нь бол Америкийн нэгдсэн улсын дайсан байсан учраас за Америкийн нэгдсэн улсын зүгээс бол Иракийн дарангуулагч Саддам Хусейны дэглэмд бол асар их санхүү болон зэр зэвсгийн дэмжлэгийг бол олгож эхэлсэн. За нэгэсэнд бол одоо прокси дайн хийсэн гэсэн үг. За Америкийн нэгдсэн улс ингэж өөрсдийнх нь одоо дайн хийж буй улсыг бол одоо дэмжсэн явдал нь Ираны улс төрчид болон Ираны ард иргэдэд за Америкийн нэгдсэн улс бол одоо гарцаа байхгүй бидний дайсан гэдэг нь үний юм байна гэдэг ийм бат итгэл үнэмшлийг бол төрүүлсэн үйл явдал болсон. За мөн үүнээс гадна Иран нь бол одоо Израилийг улс хэмээн огтоосоо хүлээн зөвшөөрдөггүй. За гэтэл Израиль нь ойролт оронд дахь Америкийн нэгдсэн улсын хамгийн гол стратегийн холбоотон ийм улс юм. За иймээс Иран нь Израилийн эсрэг Хизболла болон Хамас зэрэг бүс нутгийн зэвсэгт бүлэглэлүүдэд бол санхүүжилт олгож за Израильд террорист халдлага хийх байдлаар санхүүгийн болон тагнуулын дэмжлэг үзүүлж за өөрсдийнхөө өмнөөс бол ингэж прокси дайн хийдэг ийм одоо уламжлалтай шахуу болсон. За харин Америкийн нэгдсэн улс бол үүнийг мэдээч терроризм хэмээн нэрлэдэг. За энэ нь терроризм мөн үү гэж ярих юм бол мэдээч хэрэг одоо терроризм гэх ойлголтын хүрээнд бол гарцсан ахгүй мөн. Гэхдээ бас шууд өөдөөдөөс хараад бол байлдахад ийм хүч тэнцвэргүй тохиолдолд бол хүч багтаа тал нь иймэрхүү арга барилаар бол одоо байлддаг одоо ийм шалгарсан туршлага байдаг. За ингээд одоо Ираны одоо үндсэн гадаад бодлого нь одоо бүс нутгийн Ирак, Сирь, Ливан, Йемен зэрэг улсуудад бол одоо нөлөөгөө тэлэх зорилготой буюу за бүс нутгийн давуу байдлаа хадгалах ийм хүсэлттэй байдаг. За гэтэл Америкийн нэгдсэн улс ч мөн ялгаагүй ойролт орондыг бол өөрсдийн нөлөөнд ингэж байлгахыг хүсдэг. За иймээс геополитикийн учир шалтгаанаараа ч гэсэн одоо энэ хоёр улсын эрх ашиг хоорондоо тогтмол зөрчилддөг байгаа юм аа. За товчхондоо бол ер нь нэг иймэрхүү. За хоёр орны одоо өс хонцон бараг сайн ярил исламын хувьсгалаас ч өмнө 1953 оноос ихтэй гэж нэг талаараа үзэж болно. За тэгвэл одоо үүсэд буй энэ бослого нь Ираны дэглэмд үнэхээр аюул учруулах боломжтой юу гэдгийг бол нэгтлэн үзье. За юуны өмнө энэ бослого бол одоо ард түмний амжиргааны хямралаас эхэлсэн гэдэг нь өөрөө Тегераны дэглэмийн хамгийн сул тал болон хувирч байгаа юм аа. За альва бослого өмнө дэгдэх үед бол одоо Ираны төр засгийн зүгээс гадны дайснуудад бол одоо тогтмол буруу өгөгч за гадаад дайснаар одоо төрийн барин ард түмнийхээ эв нэгдлийг одоо сахин хамгаалдаг ийм уламжлалтай. За гэвч одоо яг бодит шалтгаан буюу амжиргааны шалтгаантай одоо үүдэлтэй энэ бослого нь за Ираны дэглэмийн зүгээс одоо гадаадын дайсан гих тайлбар хийгээд одоо иргэдийгээ тайвшруулж чадахгүй ийм байдалд хүрсэн нь тодорхой харагдаж байна. За мөн одоо маш олон муж хотуудад нийгмийн дунд давхаргын худалдаачид мөн одоо оюутнуудыг нэмж татсан Иранд бол маш аюултай нөхцөл байдлыг бол бий болгож байна. Гэхдээ олон улсын шинжээчдийн зүгээс уг бослого нь Ираны дэглэмийг унахад бол одоо 3 одоо зүйл нь бол хангалттай бүрдээгүй байна гэж үзэж байгаа юм. За эхний шалтгаан гэвэл одоо бослого бол нэгдсэн удирдлагатай байх ёстой. За гэтэл энэ бослогод ямар ч нэгдсэн удирдлага байхгүй. За иргэд бол одоо хар аяндаа л одоо давлгаадж явж байна гэж харагдаж байна. За эдгээр бослогыг бол одоо жолоо бол одоо энд бослогод бол хамгийн хэрэгтэй байна гэж үзэж байгаа юм аа. За дараачих нь гэвэл ер нь альва бослого өмнө дэгдэж буй үед за тухайн улсын элит хэсгийнхэн дунд бол одоо хагарал бий болж байж бол тухайн дэглэм нурах боломж илүү бүрддэг. За гэтэл өнөөдөр Ираны цэргийн дээд албан тушаалтнууд за шүүх болон цагдаагийн дарга нар шашны эрх мэдэлтнүүд одоо бүгд нэг үзэл санаа нэг бодлоготой хэвээр байна. За ийм тохиолдолд дэглэм болоо тиймч амархан нурж унах нь юу бол за тэгвэл одоо дараагийн 3 дахь шалтгаан буюу одоо хөндлөнгөөс харах юм бол одоо Ираны айрам тусгай хүчнийхэн тагнуулын байгууллагууд нь бол дотроосоо ямар нэгэн байдлаар бол задарсан, ялсралт автсан, за өөр хоорондоо одоо ингэж зөрчилдөөн үүсгэсэн ийм шинж тэмдэг бол ил бол харагдахгүй байна. За иймээс одоо яг энэ бослогоос болж Тегераны дэглэм, Ираны дэглэм нурах магадлал одоо бодит байдал дээр бол том бага байна гэж бол дүгнэж байгаа юм аа. Гэхдээ мэдээч одоо өөр нэг нөлөөлж болцсошгүй нэг том хүчин зүйл байгаа нь за орхигдуулж болохгүй юм гадны хүчин зүйл гэх бас зүйл бий. За Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын хувьд одоо хүч хэрэглэл бид дайрна хэмээн бол сүрдүүлсээр байна.
За гэхдээ гадуур бас зарим хүрээнд уг бослогонууд Америк нэгдсэн улсын ийм давд санхүүжилттэй бослого байх магадлал маш өндөртэй гэх бол яригдж байгааг бол энэ сэдвийн хүрээнд орхигдуулж болохгүй. За зарим төрийн бус байгууллагууд ардчлалын төлөөх сангуудаар бол дамжуулан иймэрхүү бослого үүмийн өнгөт хувьсгалуудыг USAID зэрэг олон улсын Америк төвтэй байгууллагууд бол санхүүжүүлж ирсэн нь бол нотлогдсон. За Трамп бол эдгээрийг бол хаасан. За мөн Венесуэлд хийсэн цэргийн ажиллагаа баривчилгаа нь бол Америк нэгдсэн улсын тагнуулын байгууллагын шууд оролцоотой бол ийм холбоотой байсан. За иймээс Америк нэгдсэн улсын тагнуулын байгууллагаас ч мөн Иранд болж буй бослогод нөлөөлсөн байж магадгүй гэх ийм мэдээллүүд хэдийгээр баримтгүй боловч яригдсаар байгаа. Гэхдээ нэг үнэн гэвэл ямар ч улсад дан ганц гадны улсын нөлөөгөөр асар том хэмжээний бослого бий болох ер нь бол боломжгүй. За нэг ёсондоо бол тухайн улсад бослого тэгдэх хөрс суурь бол байх ёстой. За тэгж байж бослого тэгддэг. За өөрөөр хэлбэл засгийн газартаа дургуутсан нийгмийн уур бухимдал, ядуурал, за улс төрийн хямрал гэх мэт шалтгаанууд байж ич за бослого өмнө тэгдэх боломж өөрөө бүрддэг. За харин тэрхүү нэгэнт эрчиг авсан бослого дээр нэмэлт санхүүжилт оруулж, за тэр бослогын дүр зургийг нь бол үндсэнд нь зурж, за бодлогыг нь удирдах ийм боломж бол байдаг. За маш товчоор хэлбэл альва бослогын гал бол дотроос асаж, за салхи нь харин гаднаас үлээгдэх боломжтой байдаг гэсэн үг. За иймээс Ираны бослого өнөөдөр нэгэнт ард иргэдийнхэн тэр улс төр нийгэмдээ бол сэтгэл хангалуун бус байгаа тийм байдлаас болж бий болсон. За харин энэ бэлэн хөрсөн дээр бол Америк нэгдсэн улс тэргүүтээ гадны улсууд бол нөлөөлөх боломжтой гэвэл мэдээч хэрэг бүрэн боломжтой. Гэхдээ бас ингэж хэлэхээр шууд ингээд Америк нэгдсэн улс нөлөөлөд байна гэж бас ингэж яриад байна гэж ойлгож болохгүй. Энэ бол ерөөсөө ямар ч баримтгүй, бүрэн нотлохоогүй ийм хардлагын чанартай ер нь бол ийм байх боломжтой. За бас ийм жишгүүд бол байдаг шүү гэдэг үндсэн дээр бол ярьж байгаа гэдгийг та бүхэн зөвөр ойлгоорой. За тэгэхээр үүсэд буюу гол нөхцөл байдалтай бол эргээд ороход за BBC агентлагийн хамгийн сүүлийн мэдээгээр бол Ираны 31 мужаас 17 мужийн 50 гаруй хотод бол яг энэ цаг мөчид бол эсэргүүцлийн жагсаал бослого өмнө дэгдэж байгаа гэсэн ийм баталгаатай мэдээлэл байна. За мөн нэмж 11 мужид бослого дэгдсэн байж магадгүй гэх ийм яг ч нотлогдоогүй мэдээлэл бол явж байна. За яг одоогоор батлагдсан зүйл алга. За мөн сүүлд Ираны ойрын холбоотон бүгд найрамдах хятад ард улсын зүгээс Ираны дотоод асуудалд буюу Иранд үүсэд буй нөхцөл байдалд гадны оролцоо оролцохыг бол эсэргүүцсэн гэдэг бол байр суурьтай байгаагаа илэрхийлсэн. За энэ нь бол нэг ёсондоо Америк нэгдсэн улсад бол хандаж байгаа бөгөөд за Трамп цэргийн оролцооны талаар ам нээсний дараа хятадын зүгээс бол ийм мэдээлэл гаргасан. За харин нөгөө гол холбоотон болох Оросын холбооны улсын зүгээс яг ч албан ёсны байр суурь мэдэгдэл бол хийгээгүй байна. За тэгэхээр бүгд найрамдах хятад ард улс болон Орос улсуудын Ирантай холбоотон байх ямар ийм ашиг сонирхол байдсан бэ? Энэ гурав яагаад ер нь нөхөрлөлтийн бэ гэдэг ийм асуулт бас та бүхэн гайхаж байж магадгүй. За юуны өмнө хятадын Иран дахь хамгийн гол ашиг сонирхол бол эрчим хүчний баталгаа гэж бол үзэж болно. За Иран газрын тос ба байгалийн асар их нөөцтэй. За Иран улс хэдийгээр газрын тосны олон улсын хоригт орсон боловч хятад улс тэндээс бол хямд үнээр газрын тос бол худалдан авсаар байгаа. За Иран нь хятадын эрчим хүчний нөөц банкны үүргийг гүйцэтгэдэг ийм улс юм а. За мөн өөр нэгэн чухал шалтгаан сонирхол нь за Иран улсын газар зүүн байрлал нь бол Ши Жинпиний бүс ба зам хөтөлбөрийн газар зүүн гол цангилаан дээр оршдог ийм учиртай. За иймээс Ираны дэглэм хятадд ашигтай дэглэм байх ёстой болж таарч байгаа юм. За түнчлэн бүгд найрамдах хятад ард улс нь Америк нэгдсэн улстай таарамжгүй өрсөлдөөний харилцаатай болоод бол нэлээдгүй хугацаа өнгөрлөө. За иймээс Америк нэгдсэн улсын нөлөөгөө тэнцвэржүүлэхийн тулд Америк нэгдсэн улсын эсрэг бодлого баримталдаг улсуудтай гүн бат холбоо үүсгэх нь бүгд найрамдах хятад ард улсад бол гарцсан ахгүй ашигтай зүйлээ. За энэ ч утгаараа бүгд найрамдах хятад ард улс болон Иран улсууд нь хоорондоо хамтран 25 жилийн хугацаатай стратегийн гэрээг байгуулж амжсан. За уг гэрээ ёсоор бол Ираны дэд бүтэц эрчим хүч технологийн салбарт хятадын асар их хөрөнгө оруулалт орж ирэх ийм түүхэн боломж бол бүрдсэн юм а. За харин Оросын холбооны улсын хувьд Иран улс нь бол ойролт оронд дахь Америк нэгдсэн улсын эсрэг бодлого бүхий геополитикийн хамгийн гол түнш, магадгүй хамгийн сүүлчийн түншиж байж мэднэ. За Иран болон Оросын холбооны улс хоёулаа Америк нэгдсэн улсын хоригт бол орсон.
За иймээс барууны дарамтанд бол ганцаараа ороогүй хэмээх ийм сэтгэл зүй бол одоо хамгийн чухал байдаг. За энэ ч утгаараа тэд хүссэн хүсээгүй Америк нэгдсэн улсын эсрэг нэг фронт болж таарч байгаа юм. За мөн Орос улбаны улс нь эртнээс ойрхон орондод өөрийн эрх ашиг, өөрийн нөлөөг нэмэгдүүлэх ийм бодлого бол баримталсаар ирсэн улс юм. За энэ ч утгаараа Иран улсын одоо өнөөдрийн нөхцөл байдлаар бол Орос улбаны улсын ойрхон оронд дах бодлогын зангилаа болж буй одоо цор ганц улс нь Иран болж байна. За хэрв Ираны дэглэм нуран онвол Орос улбаны улсад ойрхон орондод бодлогоо хэрэгжүүлэх ийм үүд хаалх нь бол бүрэн хаагдана гэсэн үг. За мөн одоо эцэст нь бол мэдээж хэрэг цэрэг техникийн салбар, дрон болон одоо пуужингийн технологийн салбарт бол тэд хамтран ажиллаж бол туршлага солилцдог ийм улсууд. Гэхдээ Орос болон Хятадын одоо хоёулангийнх нь ашиг сонирхлыг хүнддэг нэг зүйл бол тэнд байдаг нь Персийн булан ба Ормузын хоолой гэж бол ойлгож болно. За Ормузын хоолойгоор бол дэлхийн нийт газрын тосны 20% бол дамжин өнгөрдөг. За харин Ормузын хоолой нь бол Ираны хяналттанд байдаг онцлогтой. За иймээс нэг талаараа Ираны төр засаг тогтворгүй байдалд орвол газрын тосны үн савлаж барууны зах зээл цочирдолд орно гэж үздэг. За иймээс Орос болон Хятад улсууд нь Ираны өнөөгийн дэглэмийн эрх баригчдтай ойлголцож чаддаг учраас яг энэ байдлаар нь Ираны дэглэмийг бол цаашид хадгалах ийм сонирхолтой байдаг. За тэд Ираныг хэд сул биш мөн одоо хэд хүчрхэгч байлгахыг бол хүсдэггүй. За мөн одоо газрын тосны худалдааны 20% Ормузын хоолойгоор бол явдаг учраас за барууны буюу Европын улсууд ч ялгаагүй Ираныг цаагаараа бол за үнэхээр онцгийн шаардлага үүсээгүй тохиолдолд за Ираны өнөөдрийн дэглэмийг бол тогтвортой байлгах ийм хүсэлтэй байдаг. За учир нь шаардлагагүй зүйлээс болж өөрсдийн эдийн засгийг за давхар бас хямралд оруулах хүсэл тэдэнд байхгүй. За гэхдээ энэ сэдвийн хүрээнд одоо саяны ярианд бол нэг зүйлийг онцгойлон та бүхэнд одоо сануулсан одоо зөвтгөн хэлэхэд за барууны улсууд гэж ярьж байгаад нь бол Америк нэгдсэн улсыг бол огтоосоо хамаатуулаагүй гэдгийг бол ойлгох хэрэгтэй. За тэгэхээр одоо үргэлжлүүлээд ярий. За Ираны дэглэм хэрвээ нурлаа гэж бодъё. За яг логиктойгоор бодоод үзэх юм бол дэлхийн нийтээр бол маш богино хугацаанд бол эрчим хүчний маш том цочролд орж таарна. За Ормузын хоолой хаагдсанаар бол нефтийн үн баррел тутамдаа $120-150 болох эрсдэлтэй. За ингэснээр дэлхийд даяар инфляц үсэж хамгийн гол цохилтыг бол Европын улсуудын эдийн засаг бол шууд амсаж таарна. За мөн түрүүн хэлснээр Оросууд ойрхон оронд дах бодлогын гарцаа бол бүрэн алдаж за Хятадууд ч мөн одоо газрын тосны нөөцөө алдах ийм одоо эрсдэлтэй талууд бол үүсэх юм аа. За мөн мэдээж хэрэг бүс нутагт одоо тогтворгүй байдал үүсэж дахиад ойрхон орондод өчнөөн террорист бүлэглэлүүд бие даасан эрх мэдэлтэй гэж тунхаглаж за өөрсдийнхөө дур зоргоороо авирлаж эхэлнэ. За Ираны дэглэмийн уналт нь бол барууны улсуудын хувьд геополитикийн хувьд одоо ялалт мэт харагдаж болох ч за урт хугацаанд бол эдийн засгийн үргэлжилсэн хямралыг бол тэгтэйх нь гарцаагүй. За мөн Ираны дэглэм унсан тохиолдолд дэлхийн дүрм журамд бол дагаад өөрчлөлт орно. За Иран хэрвээ унах юм бол барууны ертөнц болон БРИКС-ийн орнуудын хуваагдал яг бодит байдлаар одоо хүн бүхний нүдэн дээр за шууд одоо хоёр туйлт болж одоо дэлхийн ертөнц бол өөрчлөгдөнө. За үүнээс болоод одоо зарим дарангуй дэглэмүүд бол өөрсдийн дэглэмүүдээ хамгаалахын тулд илүү харгас арга барил ашиглаж за дэлхийн нийтээр илүү хурдтайгаар бол зэвсэглийн араас хөөцөлдөх магадлал өндөртэй. За яг нь ер нь бол одоо боломжит хувилбаруудыг нь бол ингээд өнөөдрийн дугаар бол авч үзсэн гэдгийг ойлгоорой. За Ираны дэглэм заавал нурах ёстой эсвэл нурах ёсгүй гэх мэт өнцгөөс за заавал өөрийн бодлыг одоо зөв гэж батлан ярихыг бол би хүсдэггүй. За хүн бүхэнд ер нь бол альва хүнтэй санал нийлэгч зүйл байдаг. За санал нийлэхгүй ч зүйл бол байдаг. За иймээс та бүхэн өөрсдийн одоо гэгээн оюунаараа бол Иранд байгаа асуудлын нөхцөл байдал болон за үр дагаврыг нь бол өөрсдийнхөө тунгааж үзээрэй гэж хүсье. За миний хувьд бол одоо үзэгч сонсогчдоо одоо дүгнэлт хийхэд нь бол илүү хялбар болгох үүднээс шаардлагатай одоо бодит мэдээллүүдийг бол хүргэсэн гэдгийг бол зөвөр ойлгоорой. За ингээд манай өнөөдрийн дугаар энэ түрээд өндөрлөж байна. Дараагийн дугаараар дахин уулзтлаа түр баяртай.